Европын албаны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилтээр эдийн засгийн ногоон шилжилт төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд бизнесийн байгаль орчин, нийгэм засаглал, доктортой байдлын тайлгналын стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг авах 24 байгууллагатай өнөөдөр гэрээ байгууллаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бол эдгээр 24 байгууллагууд маань бол энэ байгаль орчин нийгэм засаглалын стандартыг нэвтрүүлэх энэ ажлыг бол одоо Монголын хоёр зөвлөх компани болох Observe Consulting мөн одоо Resilience Consulting гэдэг энэ хоёр байгууллагатай хамтраад зөвлөх үйлчилгээ аваад явах юм. Тэгээд энд ганц одоо энэ байгаль орчин нийгэм засаглалын стандартаас гадна эдгээр байгууллага маань хэрвээ ингээд цаашаа одоо бид нар ингээд хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах юм бол бас манай одоо бас өөр нэг стандартаас өөр зөвлөх үйлчилгээ бас давхараад эдгээр хүмүүст олгодод явна. 24 байгууллагын нэгээр шалгасанд бол бид маш их баяртай байгаа. Тэгэхээр ESG буюу одоо байгаль орчин нийгэм засаглалын энэ стандартыг дотооддоо миний стандарт болж нэвтрүүлээд тэ за үндсэндээ бид нэг 6 сарын хугацаатай консалтинг үйл ажиллагаа аваад баталгаачлалтаа авч чадах юм бол одоо юу гэдэг дотооддоо гэлтгөө тагшаа манай урт хугацааны санхүүжилт ч гэдэг юм уу те мөн дээрээс нь гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд дотоод менежментийн маш олон төрлийн сайжруулалтууд энэ дээр гарч ирнэ гэж ингэж харж байгаа. Эдийн засгийн ногоон шилжилт төсөл 4 дахь жилд хэрэгжиж байна. Ирэх 12 дугаар сард хэрэгжиж дуусах юм. Төслийн 6 сарын хугацаанд дээрх 24 байгууллага байгаль орчин нийгэм засаглалын үнэлгээ хийлгэж тайлангаа гарган стандартаа нэвтрүүлсэн байх юм а. Мөн энэ төсөл нь хүнс, ус, ундааны салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд байгаль орчин дээлтэй үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж байгаагаар онцлогоо. Энэ хүрээнд эдгээр 24 байгууллага хөнгөлөлттэй ногоон зээл авах боломжч бүрдэх юм а. Байгууллагын нэрийг одоо авчиж хамгийн ихэнд бол